That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Украины зүгээс Оросын холбооны улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн дроны дайралтууд бол тасралтгүй маш эрчимтэйгээр бол үргэлжлэсээр байна. За энэ оны 10 дугаар сарын эхний 7 хоногийн байдлаар гэхэд бол саяны 7 хоногт бол Оросын нийт 4 газрын тос боловсруулах үйлдвэр бол Украины нисгэгчгүй онгоцнуудын дайралтанд өртөж, за үүний улмаас Оросын шатхууны үн нэмэгдэж, за бүр түүхэн дээд хэмжээндээ тултал бол нэмэгдсэн талаар мэдээлэл байгаа. За арай өөрөөр хэлэх юм бол А92-ийн үн Оросын дотоодын зах зээлд энэ оны ихэнх үетэй харьцуулахад бол 40%-аар нэмэгдэж, за түүхэн босго давсан талаар бол Москва Таймсын зүгээс албан ёсоор бол мэдээлэл цацсан. Оросын төр засгийн удирдлагуудын зүгээс энэ оны 9-р сард шатхууны тогтвортой худалдаа авах гэрээ байгуулаагүй улс орнууд руу шатхуун экспортлохгүй байх шийдвэр гаргасан талаар та бүхэн бүгдээрээ сонссон байх. За энэ шийдвэр нь Орос улс дотоодын шатхууны үнэ барих зорилгоор гаргасан шийдвэр боловч, за Украины дронуудын дайралтын улмаас энэ шийдвэр бол хараахан үр дүнгээ өгч чадахгүй хэвээр байна. За тэгвэл Украины уг дайралтуудын улмаас Оросын холбооны улсаас шатхуун авдаг хөрш зэрэгтэй орнуудад ч гэсэн дагаад тогтворгүй байдал үүсэж магадгүй дүр зураг бол ажиглагдаж эхэллээ. За яг үүнтэй холбоотой эсхийг мэдэхгүй боловч Монгол улсын хэмжээнд дийлэнх шатхуун түгээх станцууд АИ-92 бензинийг бол яг энэ цаг мөчид өгөхгүй байгааг бол бид бүхэн харж байна. За тэгэхээр Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн Украины дроны дайралтууд цаашид энэ ирчээрээ үргэлжилсээр байвал Оросын дотоодод болон хөрш зэрэгтэй орших орнууд ялангуяа манай Монгол улсад ямар нөлөө үзүүлэх талаар өнөөдрийн дугаараар дэлгэрэнгүй ярихаар бэлэн болоод байна. Тэгэхээр Эхлэл группийн зүгээс Дашчойлын хийдийн хажуухан талд Сүхбаатар талбайгаас 800 метрийн зайд Monastery Tower хэмээх орон сууцны төслийг бол хэрэгжүүлж байгаа юм байна. За хотын төвд байршил сайтай газарт үл хөдлөх хайж байгаа хэн бүхэнд туйлын хэрэгцээтэй төсөл гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. За энэ хүү бизнес зэрэглийн орон сууцыг та бүхэн хамгийн доод үнээр гол нь хүүгүй хуваан төлөх нөхцлөөр худалдан авах боломжтой. Мөн урьдчилгаа төлбөр бүрдүүлэхээр уян хатан байдлаар хугацаа олгож байгаагаар онцлогтой юм а. Ирээдүйд үн цэн нь өсөн нэмэгдэх энэхүү ашигтай үл хөдлөхийн төсөл та бүхэн хамтарснаар хамгийн багадаа 24, цаашлаад дунджаар 60 орчим хувийн ашиг хүртэх боломжтой талаар Эхлэл группийн зүгээс мэдэгдэж байна. За ингээд хэрэв та уг төслийг сонирхож байгаа бол доор сэтгэгдэл хэсэгт байршуулсан линкээр орж бүртгэлээ үүсгээрэй. Бүртгэл үүсгэсний дараагаар төслийн багаас та бүхэнтэй холбогдох болно. Мөн сэтгэгдэл хэсэгт харагдаж байгаа утасны дугаараар та бүхэн албаны хүмүүстэй шууд холбогдох боломжтой. Оросын холбооны улсын хувьд нэг жилд 327 сая тонн нефт боловсруулах хүчин чадалтай улс гэж үздэг. Харин Украины дронуудын дайралтад одоогийн байдлаар Оросын газрын тос боловсруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 16 үйлдвэр өртсөн бөгөөд хүчин чадлынхаа 38%-ийг буюу 123 сая тоннтой тэнцэх шатхуун боловсруулах хүчин чадлаа алдсан байж магадгүй талаар бол судлаачид үзэж байна. Гэхдээ одоогийн байдлаар Орос даяар цохилтонд өртсөн үйлдвэрүүдэд засварлаж үйл ажиллагааг нь дахин сэргээх ажил бол тасралтгүй явагдсаар байгаа. За гэвч Украины цохилтч мөн цаашид тасралтгүй өрнөсөөр байвал Оросын дотоодын шатхуун боловсруулах хүчин чадал тогтмол 20% хасалттай буюу бууралттай явагдана гэсэн үг. Мөн тогтмол дайралтууд явна гэдэг нь засварын ажилч гэсэн үүнийгээ дагаад тогтмол хийгдэж таарна гэсэн үг. За хэдийгээр Оросын холбооны улс одоогоор дотоодын нөөц боловцоогоороо засвар дахин сэргээлтээ хийж байгаа боловч нөхцөл байдал энэ хിവэрэ байсаар байвал Оросын холбооны улсын нефтийн үйлдвэрүүдийг засах ажил илүү удаашрч таарна. За учир нь Орос нь барууны эдийн засгийн хоригт байгаа учраас шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шууд импортоор авч чадахгүй байдалд байгаа гэсэн үг. Иймд дотоодын нөөцөөр бүх зүйлийг засахад бол ихээхэн цаг шаардлагатай. Үүний улмаас Оросын холбооны улсын Сибирь, Алс орнууд Алтай зэрэг алслагдсан бүс нутгуудад ихээхэн хэмжээний шатхууны хомсдол бол дагаад бий болох магадлал маш өндөр байна. За мэдээч хэрэг Оросын дотоодод бол үн бол хэдийнэ өсөд ихэд ч гэсэн дроны дайралт үргэлжилсээр байвал энэ үн цаашид ч бас тодорхой хэмжээнд өсөх болно. За харин тэр өсөлтийг Кремлийн эрх баригчид хүчээр барих гэж оролдож таарна. За үүний улмаас Оросын холбооны улсын шатхууны салбарт алдагдах
хүлээж дайныг санхүүжүүлэхэд хэцүү болохоос гадна шатхуун нь мөнгө олдог бус харин төсвийн дарамттай салбар болж хувирч мэдэх эрсдэлтэй юм а. Нөхцөл байдал цаашид хүндэрсээр байвал Орос дотоодын эрх ашгаа хамгаалахын тулд шатхуун нийлүүлэх гэрээ байгуулсан улс орнуудад шатхуун экспортлох ажлаас төр зогсоож магадгүй. Энэ нь мэдээж эргээд экспортын татвар болон валютын урсгалыг бууруулах бөгөөд үр дүнд нь Оросын дотоодын шатхууны үн буурч болохч эргээд төсвийн орлого нь багасж таарна. Мөн мэдээж хэрэг нефт бүтээгдэхүүний экспортыг төр зогсоовол рублийн ханшид бас асар том дарамт ирнэ. Тэгэхээр Орос улс цаашид төсвийн алдагдлыг нөхөхийн тулд дотоодод татвараа нэмэгдүүлэх эсвэл зарим салбарууд дахь хөрөнгө оруулалтуудаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрэх байх. Шатхуун гэдэг бол одоо бүхий л салбарын суурь зардал байдаг. Шатхууны үн нэмэгдснээр хүнс, ачаа тээвэр, барилга болон аж үйлдвэр гээд бүх салбарын өртөг дагаад нэмэгддэг. Мөн мэдээж хэрэг Оросын холбооны улсын хувьд хэрв шатхууны хомсдол бий болбол хамгийн түрүүнд хөдөө орон нутаг, жижиг хотуудад шатхууны хязгаарлалт хийгдэж магадгүй нөхцөл байдал үүснэ. Үр дүнд нь ард түмний дунд бухимдал үүсэж, иргэдийн төр засагтаа итгэх итгэл бол буурч эхэлнэ. Ялангуяа Оросын холбооны улсын сонгуулийн өмнөх өвөл шатхууны хомсдол хүчтэй үүсвэл энэ нь эрх баригч нам болон ерөнхийлөгч Владимир Путиний нэр хүндэд бол маш хүчтэй сөрөг цохилт болох болно. Мөн мэдээж хэрэг Роснефть, Лукойл, Татнефть зэрэг одоо хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүд улс орныхон Украинд хийж буй дайнаас болоод бол хохирол амсаж, тэр хохирлоо өөрсдийн зардлаар бол нөхөх нь тэдэнд бол таалагдахгүй байгаа. Иймд эрсдлийг төр засагтай хуваан гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр засагт хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлуудаар төрийн түвшинд бол маргаан үүсэх магадлалтай. Үүний улмаас Оросын холбооны улсын засгийн газар магадгүй зарим нефтийн үйлдвэрүүдийг төрийн өмчөд бол одоо хүчээр шилжүүлж авч мэдэх юм а. Гэхдээ мэдээч хэрэг Кремлийн эрх баригчдын зүгээс бол улс оронд шатхуун хомсдсон тохиолдолд энэ бүхний буруутан бол Украины зүгээс хийж буй террорист халдлагууд хэмээн тодорхойлж бүхий хэвлэл болон сошиал медиаг бол улам бүр Украины эсрэгээ чиглүүлэхийг зорино. Мөн аюулгүй байдлын үүднээс Оросын холбооны улс нь гарцаа байхгүй нефть боловсруулах үйлдвэрүүдийг бол цэргийн объект гэх зэрэглэлд бол шилжүүлж таарах байхаа. Ингэснээр нефтийн үйлдвэрүүдийг байнгын агаарын хяналтын систем, агаараас хамгаалах системүүдээр хамгаалж аюулгүй байдлын баталгааг бол бий болгох шаардлага үүснэ. Улмаар Оросын холбооны улсын зүгээс Сибирь болон Уралын гүнд байрлах үйлдвэрүүдийг улсынхаа стратегийн нөөцүүд болгож голлох үйлдвэрүүдийн байршлыг бол зүүн зүгт алс дорнд руу нүүлгэх магадлалтай. Мөн Украины дайралтууд нь Оросын холбооны улсын эрчим хүчний эдийн засгийн салбар буюу хамгийн чухал салбарыг чиглэж байгаа учраас Оросын зүгээс Украинд хийж буй дайнаа улам бүр эрчимжүүлж цахилгаан дайны стратегид шилжих магадлал бас үүснэ. Мөн Оросын холбооны улсын зүгээс хариу болгож иргэний дэд бүтцийн салбаруудад цохилт өгч Украиныг хүчээр сөхрүүлэхийн тулд маш хүчтэй арга хэмжээ авч эхэлж таарна. Ямар ч байсан олон улсын геополитик болон гео эдийн засаг судлаачдын зүгээс энэ байдал 6 сарын турш тасралтгүй үргэлжилбэл Орос улсад үнийн дарамт, иргэдийн бухимдал болон нийгмийн сүлжээний цензур бол эрс нэмэгдэнэ. Улмаар 6-аас 12 сарын турш үргэлжилбэл Оросын төр шууд дарамтыг мэдэрч татвараа нэмэх мөн дотооддоо хатуу хяналт тогтоох нөхцөл рүү шилжинэ гэж үзэж байна. Харин нөхцөл байдал 1-2 жилийн турш үргэлжилсэн тохиолдолд гарцаа байхгүй Оросын шатхууны үйлдвэрүүдийн стратегийн объектүүдэд бүртгэж агаараас хамгаалах систем болон төвлөрсөн хамгаалалтын бодлогыг хэрэгжүүлж эхлэнэ гэж үзэж байгаа юм а. Тэгэхээр Оросоос шатхуун худалдан авдаг улс орнуудыг яг ямар хувь тавилан хүлээж байгаа нь хамгийн сонирхолтой. 2024 оны байдлаар Оросын шатхууны 70% нь Азийн зах зээлд, 20% нь Африк болон ойролт орнууд, үлдсэн 10% нь бол Европын саарл урсгалаар борлуулагддаг гэх мэдээлэл бол байна. Тиймээс Оросын шатхууны нийлүүлэлт зогсвол үүнийг хамгийн хүндээр мэдрэх улсууд нь Аз болон Африкийн хөгжиж буй орнууд байх нь бол гарцаагүй. Оросын холбооны улсын хамгийн том шатхуун худалдан авагч улс бол нэгдүгээрт Энэтхэг. Энэтхэг нь бол 2022 оноос эхлэн түүхийн нефтийнхээ 25-аас 35%-ийг дан ганц Оросоос бол худалдан авч байгаа. Иймд Энэтхэгт гарах экспорт зогссон тохиолдолд мэдээж хэрэг Энэтхэгт шатхууны үн болон хомсдол үүснэ. Гэхдээ шатхуун бол бүхэлдээ тасарна гэсэн үг биш. Харин Оросын хоосон орон зайг нөхөхийн тулд ойролт орнуудын улсуудаас шатхуун авах стратегид шилжиж магадгүй. Хятад улсын хувьд ч гэсэн Оросоос тодорхой хэмжээний бензин болон дизель түлшийг бол худалдан авдаг. Гэхдээ Хятадын хамгийн их авдаг бүтээгдэхүүн нь мэдээж хэрэг Оросын байгалийн хий. Иймд Хятадд шууд шатхууны хомсдол эсвэл ноцтой үр дагавар бол гарахгүй. Хятад улс угаасаа өөрөө шатхуун үйлдвэрлэх маш том хүчин чадалтай улс.
За гэхдээ Оросын шатхууны нийлүүлэлт зогсолтноор бол үнийн өсөлт болон логистикийн дарамт тодорхой хэмжээнд бол бий болно. За харин Африкийн маш олон улсуудын хувьд бол тэд Оросын холбооны улсаас хямд үнэтэй шатхан худалдаа авах байдлаар өөрсдийн эдийн засгаа арай ядан оршин тогтнуулж байгаа. За иймд хэрв Оросын нийлүүлэлт буурвал тэдгээр улсуудад бол маш том дарамт үүсэж бүх төрлийн барааны үнийн өсөлт болж шатхууны хомсдол бол үүсэж нэг ёсондоо ядуурлын түвшин нэмэгдэнэ. За иймээс Африк дахь Оросын орон зайг барууны улсууд зориуд Сауди Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг газрын тосны салбарт монопол улсуудын түлшээр нөхөх бодлого бол баримтдаж эхэлнэ. Тэгвэл Куб улсын хувьд энэ бүхэн яг л тэнгэр нурах шиг мэдрэгдэж таарна. За Куб улс нь өөрийн гэсэн нүүрс эсвэл байгалийн хий шатхууны томоохон нөөцгүй улс юм. За тэд жилд дунджаар 1 сая орчим тонн түүхий тосыг дотооддоо олборлдог. За гэхдээ энэ нь Кубын нийт хэрэгцээний 20% ч бол хүрдэггүй. За тус улсын бараг бүхий л амин салбарууд гагцгүй импортын нефт болон дизель түлшин дээр бол суурилдаг. За 2020 оноос хойш Венесуэл улс эдийн засгийн уналтанд орсны улмаас Куб тэндээс нефт авахаа бараг бодсон. За иймд Кубын дотоодын шатхууны бараг 80 орчим хувь нь дан ганц Оросын холбооны улсаас хараат байдалтай байгаа. За ийм нөхцөлд Оросоос Кубад гаргах шатхуун тасалдвал Куб улс бүхэлдээ түнэр харанхуйд бол автна. Тус улсын сүүлийн 2 жилийн турш шатхууны хомсдлоос болоод өдөр бүр 6-аас 8 цагийн турш цахилгааны хязгаарлалт хийсээр ирсэн. За гэтэл энэ хязгаарлалт улам нэмэгдэж бусад салбарууд ч гэсэн үйл ажиллагаагаа зогсоож эхэлбэл Кубад ядуурлын түвшин таазандаа тулж цаашлаад тус улсад хувьсгал эсвэл төрийн эргэлтж гарах боломж нөхцөл бүрдэнэ. Тэгвэл харин Монгол улсад энэ бүхэн хэрхэн нөлөөлөх вэ? Хамгийн чухал асуулт бол энэ. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллага Австраг нь хууль зүйн авч байгаа та бүхэн танилцуулж байна. Зарим нэг нь бол хэдийнэ танил болсон гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа. Иймээс хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австрагт хандаарай. Монгол улсын дотоодын нийт шатхууны 95% нь дан ганц Оросын холбооны улсаас орж ирдэг. Хэдийгээр манай улс Оросын холбооны улстай шатхуун нийлүүлэх гэрээтэй гэж байгаа боловч цаг тулсан мөчид Орос улс өөрсдийн амийг л бодох нь гарцаагүй. Иймээс Оросын шатхууны нийлүүлэлт зогсвол манай улсад шатхууны үн нэмэгдэх бус харин шууд хомсдол бий болно. Огт шатхуун байхгүй болно гэсэн үг. Үүний улмаас Монгол улсын эдийн засгийг нуруунд дээрээ үүрч яваа уул уурхайн салбар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсноор уурхаанууд бүгд шахуу зогсно. Уурхаанууд зогсно гэдэг нь Монгол улс том төслүүдээ хөдөлгөх нь битгий хэл цалин тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрнэ гэсэн үг. Мөн нийтийн тээвэр болон агаарын тээвэр гэх мэтээр тээврийн бүхий салбарууд бол тэг зогсолтод орно. Иргэдэн машина унах боломжгүй, нийтийн тээвэрч авах боломжгүй байдалд орно. Улмаар хөдөө аж ахуйн салбарч гэсэн шатхууны хомсдлоос болоод үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсноор хүнсний үн, дотоодын тариа буудаа болон махны үн бол шууд өснө. Импортоор орж ирдэг бараанууд ч гэсэн шатхуун зарцуулдаг учраас импортын хүнсний үн асар хурдтай өсөх, эсвэл талаас илүү хувь нь шууд тасалдалд орж болзошгүй. Нэг ёсондоо бол манай улсын амьдрал бол бүхэлдээ зогсноо. Тэгвэл ийм нөхцөлд бид зайлшгүй Оросыг орлох өөр их усүр олох ёстой бөгөөд тэр нь гарцаа авахгүй хятад байж таарна. Хятадын маш олон шатхууны үйлдвэрүүд манай хэвлийн ойролцоо байрладаг. Баян нуур, Ирээн, Хөх хот, Бугад гэх мэтээр олон бий. Гэвч харамсалтай нь Хятад улс нь шатхууны экспортод төрөөс улирлын хязгаар тавьдаг. Иймээс манай улс Хятадын төрийн бодлохоор бүх хэрэгцээг хангах боломжгүй болж хувирна гэсэн үг. Гэхдээ энэ асуудлыг шийдэхээр хоёр орны хооронд гэрээ байгууллаа гэж бодоход манай улсад нефт нийлүүлэх шугам бас байхгүй. Иймд Монгол улс төмөр замаа Хятадын талтай нийцэх байдлаар төмөр замын шинжилэлт хийхээс өөр аргагүй болно. Тэгсэн ч гэсэн Хятадын нефт Оросын нефтээс дор хаяж 10% үнэтэй байдаг учраас Монгол нефтээ Хятадаас авч эхэлсэн ч үүнийгээ дагаад инфляц бол иргэд сэргэхээргүй шахуу, нэг хэсэгдээ сэргэхээргүй хүнд байдалд орж иргэдийн амжиргаанд маш хүчтэй дарамт бол учруулж эхэлнэ. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэвэл бид бүхэн дотоодын шатхуун боловсруулах үйлдвэрээ барьж ашиглалтанд оруулах цаг нь бол ирсэн гэдэг нь тун тодорхой харагдаж байна. 2016 онд Монгол энэтхэг хоёрын хооронд нефт боловсруулах үйлдвэрийн хэлэлцээр хийгдэж 2018 онд бол гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажил нь дуусаагүй байдалтай байна. Энэтхэг улсын хувьд Монгол улсыг стратегийн 3 дахь түнш гэж үздэг.
За энэ ч утгаараа энэтхэг нь Орос хятадын дунд орших Монгол улсад өөрсдийн геополитикийн тэнцвэрийг хадгалах зорилгоор за 1.2 тэрбум долларыг шатахуун боловсруулах үйлдвэртэ зориулсан одоо зээл олгосон. За зээлийн хүү болон бусaan төлөх нөхцөл зэргийг бол энэ бичлэгэнд бол дурдах нь илүү биз. За хамгийн гол нь энэ үйлдвэр ашиглалтанд орохгүй дэндүү удаж байна. За цаана нь ямар шалтгаан байдгийг бол хэлж мэдэхгүй. За зарим хүмүүс уг үйлдвэр ашиглалтанд орсон ч за Оросын нефтээс хямд байж чадахгүй гэх мэтээр бол ярьцгаадаг. За үнэхээр тийм байхыг үгүйсгэхгүй. За гэхдээ Оросын нефтээс хямд байж чадахгүй эсвэл одоо чадах байх нь бол дараагийн асуудал. За хамгийн гол асуудал нь гэвэл цаг тулсан мөчөд буюу Оросын шатахууны экспорт зогссон тохиолдолд бид дотооддоо өөрсдөө хангаж чаддаг байх ёстой. За шатахуун гэх стратегийн чухал салбараа өөрсдийн хяналтанд байлгаж за мөн чухал үед араа бас дааж чаддаг байх нь тусгаар улсын үндсэн шинжээ. За мөн уг үйлдвэр ашиглалтанд орсноор Монголын шатахууны дотоодын хэрэгцээний 70% бол дангаараа хангаж за жил бүр 1 тэрбум долларыг бол хэмнэж гадагшаан гаргалгүй дотооддоо байлгах боломж бүрднэ. За иймээс энэ цаг үед ямар ч нөхцөлд энэхүү үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулах шаардлагатай болоод байна. За манай улс төрчид үнэхээр эрүүл ухаантай хүмүүс мөн л бол эх орноо гэсэн жаахан сэтгэл байдаг юм бол Украины зүгээс Оросын холбооны улсын эсрэг хийж буй энэ дроны дайралтуудаас цочроо авч за стратегийн салбарын тусгаар тогтнолоо хамгаалах ажлыг нэн даруй эрчимжүүлэх шаардлагатай болоод байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн тодорхой хэмжээний хэрэгтэй мэдээлэл өгсөн гэдэгт итгэж найдаж байна.